Хичээл 11 сэдэв үйл хөдлөл заах. Шинэ үгийн хамтдаа харцгаая. 장소 буюу байршил гэсэн үг байна. 도서관 номын сан. 운동장 биеийн тамирын талбай. 편의점 ая тухтай дэлгүүр. 도서관 номын санд бид нар юу хийдэг вэ? 책을 읽다. Тэгээ ном унших. Гих зэргээр тухайн байршил заасан газарт тэгээ юу хийж болох вэ гэдэг талаар нэг өгүүлбэрийг доор нь оруулж өгсөн байгаа. 운동을 하다. Дасгал хийх. 운동 гэдэг үг нь дасгал хөдөлгөөн гэж орно. Тэгээд спорт гэдэг үгээр бас ашиглагддаг. Ямар спортод дуртай вэ гэвэл энэ 운동 гэдэг үгийг ашиглаж асуудаг гэсэн үг. 물건을 사다. Юм худалдаж авах. 물건 гэдэг маань эд зүйлийг хэлж байгаа. 백화점 их дэлгүүр. 쇼핑을 하다. дэлгүүр хэсэг. 은행 банк. 돈을 찾다 гэдэг үйл үг маань хайх гэсэн үг байгаа. Гэхдээ мөнгөтэй орох юм бол мөнгө авах гэсэн утгаар орхино. 돈을 찾다 гэд. 돈을 빌리다. мөнгө зээлэх. 영화관 кино театр. Сүүлийн үед бол ихэвчлэн синема гэд англи үгийг солонгосоор буюу конглишуулахад синема гэж маш их хэлдэг болсон байгаа. 영화를 보다. кино үзэх. 서점 номын дэлгүүр. 책을 사다. ном худалдаж авах. 우체국 шуудан. 편지를 보내다. захиа илгээх. 소포를 보내다. илгээмж явуулах. 4.1 өгөх оршихын T ялгал буюу dt гэж явж байгаа. Гэхдээ нэр үгэнд залгаж үйл явдал тухайн орон байранд буюу тэр байршилд өрнөх утгыг илэрхийлдэг. Бид нар өмнө нь гэж үтсэн байгаа. Өгөх оршихын T ялгал dt гэж үтсэн. 학교에 가요. сургуульд явдаг гэж үтсэн байгаа. Тэгвэл энд 학교에서 сургуульд ямар нэгэн үйл явдал хийдэг байна. Сургуульдаа очоод хичээлээ хийдэг, сургуульдаа очоод найзтайгаа уулздаг гэд ямар нэгэн үйлдэл заавал тэр дотор өрнөж байгаа гэсэн үг. Тэрнээс биш 학교에 가요 гэдэг маань зүгээр сургуульдаа явахыг хэлж байгаа. Тэгвэл 학교에서 공부를 해요. сургуульдаа хичээл хийдэг. Сургууль дотор тэр тухайн байршилд ямар нэгэн үйл явдал заавал хийж байгаа гэсэн үг. Жишээн дээр 학교에서 сургуульд, 집에서 гэрт. Тэгэхээр гэртээ ямар нэгэн үйл явдал хийх гээд байгаа гэсэн үг. жишээ өгүүлбэрүүд байна. 학교에서 친구를 만나요. сургууль дээр найзтайгаа уулзна. ямар нэгэн үйлдэл хийгээд байна. 지원 씨가 은행에서 일해요. 지원 банкнд ажилладаг. Тэр дотор ажиллаад байна. Юм хийгээд байна гэсэн үг. Тэгвэл одоо бүгдээрээ шинэ үг рүүгээ буцаж очоод 에서 гэсэн нөхцлөө залгаад үзье. 도서관에서 책을 읽어요. номын санд ном уншиж байна. болж байгааз 운동장에서 운동을 해요. 비인 тамирын талбайд дасгал хийж байна. 편의점에서 물건을 사요. ая тухтай дэлгүүрээс юм худалдаж авч байна. 백화점에서 쇼핑을 해요. их дэлгүүр хэсгийн шопинг хийж байна. 은행에서 돈을 빌려요. банкнаас мөнгө зээлж байна гэсэн утгатай болох нь. 영화관에서
영화를 봐요. кинотеатрт кино үзэж байна. 서점에서 책을 사요. номын дэлгүүрээс ном худалдаж авч байна. 우체국에서 소포를 보내요. шууданд илгээмж явуулж байна. Тэ илгээмж илгээж байна гэсэн утгаар орхино. Тэгэхээр тухайн байршил дээр ямар нэгэн үйл явдал өрнөд байгаа гэдгийг л ялгаад салгах хэрэгтэй гэсэн үг. Цаашдаа дүрмүүд маань нэг нэгээрээ гарсаар л байх болно. Тэгэхээр тэр үед нь ахиад бас нэг хичээлээ үзэж байгаа юм уу те? Тэр үед эсо ямар нэгэн үйлдэл заавал өрнөж байгаа гэсэн гэдгийг сайн тогтоогоорой. дараагийн дүрмлүгээ оръё. 기 전에 тэгхийн өмнө, ингэхийн өмнө гэсэн утгатай болно. Үйл үгийн үндсэнд залгаад дараагийн өгүүлбэрийн үйлдэл өмнөх өгүүлбэрийн үйлдэлээс урьдчилж болсныг илэрхийлнэ. Ерөөсөө л унтахын өмнө, идэхийн өмнө, явахын өмнө би тийм хийсэн гэсэн холбоос байна. Үйл үгийн үндсэнд шууд залгана. Тэгэхээр зөвхөн үйл үгэнд залгадаг байна. 가다, 가기 전에, явахын өмнө, 먹다, 먹기 전에, идэхийн өмнө гэж орж байна. жишээ өгүүлбэр харъя. 세수하기 전에 이를 닦아요. 세수하다 гэдэг маань нүүр гар угаах. нүүр гараа угаахын өмнө шүдээ угаана гэж. 아침 먹기 전에 커피를 마셔요. өглөөний хоолойгоо идэхийн өмнө кофе уудаг. Тэгэхээр ямар нэг юм хийхийн өмнө тийм юм хийдгээгээд ард нь орж байгаа өгүүлбэр нь өмнө нь болцсон гэсэн утгатай байна. болцсон өмнө нь хийдэг гэсэн утгатай байх нэ. дараагийн дүрм маань ан буюу үйл үг, тэмдэг нэрийг үүсгэсэн утга илэрхийлдэг нөхцөл байгаа. явах гэдэг үгийг явахгүй болгодог. идэх гэдэг үгийг иддэггүй, идэхгүй болгодог гэсэн үг. хэрвээ хадаагаар төгсдөг үйл үг байх юм бол хадаагийнх нь өмнө ордог. 가다, 안 가다, 안 가요. явахгүй. 안 먹다, 안 먹어요. иддэггүй, идэхгүй. 공부하다, 하다 орчлоод 공부 안 해요. хичээл хийдэггүй, хичээл хийхгүй гэсэн утгатай болж байна. 오늘 학교에 안 가요. өнөөдөр сургуультай явахгүй. амарж байгаа ч юм уу, эсвэл тасалж байгаа ч юм уу, яаж ч хийж болно. зүгээр л өнөөдөр 학교에 안 가요 ах. сургуультай явахгүй. 저는 사과를 안 먹어요. бүгд аль нь мэдэх үү гэдгсэн чинь би аль нь мэдэхгүй. би аль нь мэддэггүй. би аль нь мэдэхгүй л гэсэн утгаар орж байгаа. 저는 사과를 안 먹어요. байх нь харилцан ярианы сэдэв маань 오늘, өнөөдөр гэсэн сэдэв байна. бүгдээрээ бэ болоод хэлэхээ мэдж байгаа тийм ээ. за эхэлцгээе. 지원 씨, 오늘 저녁에 영화를 봐요. 그래요? 그럼 공부하기 전에 같이 밥을 먹어요. B. бүгдээрээ чанга уншиж байгаа гэдэг тэтгэлтэй байна. дасгал ажил руугаа орцгоё. дараагийн үйлдвэрүүдийг солонгосоор бичээд үзээрэй. 4 өгүүлбэр өгөгдсөн байгаа. дасгал ажлаа яг одоо хийгээрэй. 11-р хичээлийн гэргийн даалгавар өнөөдөр юу хийснээ үндсэн дүрмүүдийг ашиглаад 4-5 өгүүлбэр бичээд үзээрэй. зүг рүү маань 호랑이도
제 말하면 온다. 호랑이도 제 말하면 온다. 말 хүртэл өөрийнх нь тухай ярихад ирдэг. Танилынхаа тухай ярьж байхад л ороод ирэхдээ сураглаад ирэх тиймэрхүү тохиолдол маш их байдаг. Ерөөсөө л Монгол ардын зүг рүүгээр тайлбарлавал сайн хүн санаагаараа гэдэгтэй дүгцүүлж хэрэгжилж болно.